Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрэ тий те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Сайн байна уу танд энэ цагийн мэндийг хүргэн гэр бүлийн радиогийн 1-р студиэс хөтлөгч Эрка, хөтлөгч Заяа, хөтлөгч Очроо одоогоор Очроо бол харагдахгүй байгаа. Та нарт пранк байла. Найруулагч Мизугийн хамт та бүхэндээ өнөөдрийн том өрөөний сэдвийг дэлгэхэд бэлэн болсон байна. 3W1045 вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээ сонсох боломжтой. Гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичгээр манай Facebook дээр манай хуудас гарч ирнэ. Та бүхэн яг одоо дүрстэйгээрээс үзэх боломжтой байгаа шүү. За ингээд дүрстэйгээр үзэх боломжтой та манай том өрөөний зочны хойморт залран суугаад бид гурвын ярилцж байгаа асуулт одоо сэдвийн дагуу та бидэнтэй бас хууч хөөрөх боломж бас байгаа. 99 86 104 5 буюу 99 86 10 45 гэсэн дугаарлуу заалгаад та бүхэн маань бидэнтэй ярилцах боломжтой шүү. За ингээд манайх ороод ирээрээ ярилцъя. За өнөөдрийн сэдвийг сайхан очроо танилцуулнаа. Би байхгүй байна. Байхгүй юм уу? За мэдээж танилцуулчихлаа. Өнөөдрийн сэдв үнэхээр гайхалтай. Манай том өрөөний буудан дээр давтаа морил гэж бас сонсогчтой урмаар байна. Буудан дээр сайхан дуглан суугаад тэгээд бид нартэй гоё том өрөөнд л яг болдог сайхан тэр яриануудыг ярина гэдэгт итгэлтэй байна. За тэгэхээр яг одоо буудан дээр суудсан байгаа сонсогч танаас нэг зүйлийг асууя. Өнөөдрийн сэдв бол заримдаа бид нэр худлаа ярих шаардлага гардггүй. Тийм үгүй гэдэг одоо санал асуулга явна. Тэрэн дээр тимийг дараарай, үгүйг нь үгүй дараарай. Яагаад гэдгийг комент хэсгээр бас бичээрэй. Мөн биднэртэй шууд утсаар холбогдоод ороод ирээрэй. 9986 10 45 9986 10 45. Баярлаа. Худлаа ярих шаардлага үүсдэг үү гэсэн штэ. Баяртай. Йоо, би айгу сонин яг ингэ ороод ирлээ штэ. Вау, гоё шүү. Очроо. Энэ заяав тэрийн сэдвэр ер нь ярьсан байхгүй дээр. Очроо хэр худалч вэ? За амар асуултаа гэсэн. За мэдээж худлаа ярих шаардлагууд бол амьдрал дээр мэдээж гардаг. За жишээ нь одоо наацх юм хэлээ тийм ээ. Маа найз за гараад ирээ. Өнөөдрөөс тэрний төрсөн өдөр. Хамтаа өндөр бот авцгаайг бол уучлаарай би найз нь хүүхдээ усанд оруулах хэрэгтэй байна гэдэг. Уг нь бол аль үжээ өдөр нь усанд оруулсан те. Гэтэ яг одоо энийг манай найз битээ сонсоорой. За манай одоо ингэж болдго юм уу? За манай том өрөөнд оролцож байгаа сонсогчд минь гоё. Яг энэ том өрөөнд бас хүмүүсийг буудан дээр хажуудаа суулгах хүмүүсийг меншн хийгээд ороод ирж болно. Дээрэс нь гоё манай том өрөө сэдвийг одоо нэвтрүүлэг юм гоё шеэрлээд өгөөрэй бүгдээрээ олуулаа манай том өрөөнд цугларцгаая. Олуулаа байвал юу гэдэг лээ? Олуулаа байвал эвч шазгааг барина. Олуулаа байвал олуулаа байна. Олуулаа байвал олуулаа байна гэдэг шүү. Үгүй нэг өөр гоё монгол үг байдаг юм аа тий. Юу гэсэн үг юм бэ? Гадаадаар яриад байгаа юм уу? За гурлаа ингээ. За мэдээж өнөөдрийнхээ сэдвийг танилцуулсан. Тэгээд сонсогчд минь бол ойлгосон байгаа хэ. Заримдаа худлаа ярих шаардлага гардггүй үгүй юу гэдэг дээр санал асуулт тийм үгүй хэлээрэй. Комент дээр бас яагаад гэдгийг хэлээрэй. Шууд утсаар 9986 10 45 руу залгаад ороод ирж болно. За тэгээд юуны дөрөнд эхлэхдээ бид гурав жоохон хөгжилдөөтгий гэж бодлоо. За ингээ заяа. За нэг бид гурав заяа битэр өмнө бол ярьж үтсэн юм аа нэг удаа. Яасан бэ гэхээр ингээд нэг юм түүх ярин заяа. За одоо хэр худалч вэ те? Хэр одоо сийхгүй худалч вэ гэдгээл одоо харуулж байгаа юм. Хэр соромгоо байна вэ гэдгийг соромгоо гэдгийг харж байгаа. За тэгэхээр дор бүрнээ өөр өөрсдөө нэг богнохон түүх зохиож ярина. Тэг ин. Тийм ээ? Аха. Тэгэнгүүт шууд ингээ бараа зохиож биш ээ бас. Ингээ дөрөв нь бол юм заяа. Чи ямар нэгэн түүхийг битээвчд ярьж өгнө. Манай сонсогч нар болон бид нарт зориулж ярина. За тэр түүхий чинь үнэн үү худлаа гэдгийг нь одоо битээр бол таах юм байна. Чи ярина. Чи ярих юм тий. Битээр таана. Чи ингээд одоо 3 түүх одоо битээрт ярьж өгнө заяа. Тэгээ тэр 3 түүхийн нэг нь худлаа биш үү заяа. Нөгөө хоёр нь үнэн байх ёстой шүү заяа. Ингээд 3 түүх яриад тэр түүхий чинь бид хоёр ингээд сонсож байгаад битээр ингээд санал өгөөд битээр сонсогч нартайгаа хамжиж агаад таана. За тэгээд ялсанд нь ялагчийн шагналыг чи өөрөө хувьяасаа өгч зэ. Цэвэр агаар бэлгэлээ.
За би эхлээд түүхээ ярих уу? Түүнд оролцохгүй. Тий. 3 түүх ярина. Очроо. Чи 3 түүх яриад нэг нь үнэн, хоёр нь худлаа байх ёстой шүү заяа. Нэг нь үнэн, хоёр нь худлаа байх хэрэгтэй юм уу? Байх ёстой. Нэг нь үнэн, зөв хоёр түүх ярил л да. 3 түүхээр чи бүр толгой хэрэгч. За нэг нь худлаа, нэг нь үнэн, хоёр түүх. Тэгээ хоёр түүх л ярьсан. За яг За. За би одоо яг түүхээ ярьж эхлэн манай хоёр Эрка зав хоёр минь үнэн худлааг нь ер нь бол мэдх юм байна. За тэр оронд манайхан бас энэ сэдвийнхаа дагуу те зарим үед бас худлаа ярих шаардлага гардггүй тийм үгүй гэдэг санал асуулга дээр бас комментээр бас ороод ирээрэй гэж. Тэгээд энэ даалгаврыг бас сонсогч танаас бас танд өгмөр байгаа байхгүй юу? Та ороод ирээрэй. Тэгээд биднэрт нэг хоёр түүх ярьж иг. За эсвэл нэг л түүх ярьж өгч болно. Нэг түүх ярьж өгөөд энэ түүх чинь үнэн үү, худлаа юу гэдгийг нь бид нар энэчнээс таана. За тэгээд та бидэнд сюрпризийг нь задлаарай. За. За шууд утсаар холбогдоод ороод ирээрэй. 9986 1045. 9986 1045. За. За түүхийг сонсъё. Очрын түүхийг сонсъё. Цорыг нь хийжтэй өөрөө. Ямар түүх ярих гэж За байна? би за түүх гэжтэй маш богинохон зөв өчтөрийнхөө болсон зүйлийг ярив. За. Тэр үнэн нөгөө түүх нь уржигдрийн болсон зүйл. Тэгэл хоёр түүх үннээ бодлоо гэдгийг хоёр өөрсдөө шийдээд олно үст тийм ээ. За. За өчтөр би яасан бэ гэхээр өглөө яг 6 цагт босоод. За. Тэгээд айгүй өвдсөн байсан. 0-9-нд ороод нөгөө ажлаа хийгээд тийм ээ. Тэгээд дуусаад цаг баг байсан учраас би өг нь өдөр бол усанд ордог байхгүй. Усанд орохгүйгээр шууд ганцхан шүдэ угаагаал. Тэгэл наашаана гүйсэн. Нөгөө гүйсэн гэнэ машина унаад явсан. Чи юу тоотлоорч. Гүйсэн үнэ ярьж та би машинтайгаар ярьсан шүү дээ. Яг хотлоо ярьж исэн байж. За өчтөрийн түүх нэг юм. Маш богинохон зэ. За уржигдрийн түүх. Юу яагаад байгаа юм бэ та хоёр? Худлаа байна наа чи. Худлаа түүх байна. Худлаа түүх шүү наа. Худлаа түүх байна. За хэний чи яг худлаа ярьж байгаа болохоор худлаа тэр гүүгээд гэснэ гинт нөр гүүгээ санангуу та. Гэхдээ нэгдүгээр түүх чинь дуусаагүй юм чи угаасаа аваад гомчтой дундаас нь зогсож байгаа юм чи худлаа юм байлгүй дээ. Өөрөө дундаас нь зогсоочлаа шүү дээ. Баригдангуудаа. үнэн нь худлаа юу? Баригдангуудаа худлаа зогсоочлаа. За худлаа юусэн юм а. За таачлаа. Яа. Нэрк чи ямар амар юм бэ? Очроо бүр яг За явъя. тэр машин дээр ирсэн байхгүй наа чи. Тэгэнгүүтээ нэг гүүгээд тэгээд зохиож байгаа болохоор зохиож байгаагаа нөгөө юу аачлаа нөө баригдлаа. Зөвхөн өчтөр Би ер нь худлаа ярьж чаддаггүй зөвхөн маа. өчтөр уржигдрах юм ярих хамааргүй юм шүү. Ерөнхийдөө нэг түүх ярьж За, ерөнхийдөө нэг болж түүх. исэн болж исэн. чи тэгвэл дахиад нэг түүх ярих За дахиад нэг түүх ярив. За тэг. За би ингээ 10 жил дохтаа. За. 10 жил дохтаа. Нэгдүгээр ангиасаа эхлүүлээд. За. 6 дугаар анги хүртлээ. Ааха. Дандаа онц авдаг байсан. Пэ худлаа түүх наа чи. Түүх дуусаагүй. Чи байж л та 6 дугаар анги хүртлээ. Биш 6 дугаар анги биш шүү. Очроо бүр худлаа ярьж чаддгүй За байна. одоо дахиад эхлэе зөө санийх. Би нэгдүгээр ангиасаа Өөр түүх рүү яваа. Наа чи бас худлаа. Наа чи худлаа байна. Гөөгүй би энэ түүхээ ярьд дуусна. За би 10 жил тогтаа дөнгөж сургуульд ороод нэгдүгээр ангиасаа 5 дугаар анги хүртлээ онц сурдаг байсан. Тэгээд тухай 6 биш 5 юм уу те? 5. Тэгээд өвлийн өгөн аваас дандаа үнгүй бэлэг авдаг байлаа. Угаасаа үнгүүл билэг үгүй шүү дээ. 5 гошуу гарна онц дүгндэг байсан шүү дээ, тийм ээ? Тэгсэн. За тэгээ би 6 дугаар ангидаа ороод шууд нөө сурлагаасаа болоод те долоороо дэвссэн. За энэ ой би худлаа ярьж чадахгүй. Ингээс цагаагаад тахтай. За одоо нэг гिचигээд чармаагаад дахиад нэг Чигээд гинэ. За явъя. За би одоо Йоо чи бүр алхах хүн. за би нэг ингээд За очроо би нэг энэ түүх яриа. за тэг. Одоо яг өөрөөсөө эхэлчихээ. Тэгэхгүй яг би энэ чи анх удаа би орж та байгаа. хоёрын хинийх нь зөв хинийх нь буруу гэдгийг шийдэ. За тэгэхээр Би хоёр түүх нэг ярьж байгаа. үгүй нэг л түүх За яа. нэг түг чи. Тэгээ хинийх нь зөв хинийх нь буруу гэдгийг нь би Хин хэлээ. үнэн түүх ярьсан бэ? Хин худлаа түүх ярьсан. Худлаа түүх ярьсан бэ гэдэг шатаа. Ингэдэг байхгүй нэг өдөр ажиллаа тараал гэрлүүгээ харжлаа. Тэгсэн чинь ойр дуулцааг нэг дүүгээс дуудлага гарч ийн. Би тэр хамт Хизээ гинэ? сурч исэн байхгүй. Хизээгсэн бэ? Хизээг нь би яг санахгүй байна. Би тэр ямар ч Өчигдөр гэсэн гээгүй үгүй биш өчигдөр биш. Гэрлүүгээ харж исэн. Налахт байсан би.
Гэртээ очиод байжлаа. Тэгсэн чинь дүү залгаж ийн харин нэг ойр дуулзаагүй. Бараг 5 6 жил уулзаагүй санагдаад байна тэр дүүтэй. Гинт тэр дүүгээ дуудлага ирэхээр нөө гэж авсан чинь аха загсан явах уу гээл тэгж чинь. Тэгэхээр би загсан явж үзег юм чи. Яха загсан явж исэн туршлага байгаа л да хүүхэд байх та. Тэгээ би тгий гээл дүүтэй хамт явлаа. Тэгсэн чи дүү яг үнэндээ ингээд нэг хамт явах гэжсэн нөхдүүд нь болцсон юм байлээ л дээ. Тэгээд нэг маань нөхөр хамт явах хүн байдгүй. Тэгээд багнуурын ийшээ явжсэн болохоор тэр багнуурын голыг юу гэдэм бэ? Багнуурын билүү? Үгүй багнуурын голыг чинь онон гол гэдэг байхгүй. За тэр гол байсан. Би нэрийг мэдгүй маа. Үгүй нэг гол байт. Хэрлэн гол байгаа. За мэдгүй ямар ч нэг гол руу намайг дагуулаа явъя гэдээ явлаа. Тэгээ машин дотор ингээд яваад амьдрал давгүй юм авгүй бол явсч давгүй хэлдэг чи. Сайхан бурж ин. Тэгээд мань хүн яг дөнгөж гэрэлцсэн байсан. Тэгээд би тэр тийшээ яваад замдаа очиод 20-ын өдөр дагуул явчихдаг аа. Үгүй 20-ын өдөр биш. Гэрэлцсэн байсан ихлээр нь. Тий, гэрэлцсэн би тэр уулзч амжаагүй ингээд 6 жил өнгөрцөн байжгаад. Тэгээд нөгөө нэг голлынхоо ирэг дээр очлоо. Тэгээд нөгөө голлынхоо ирэг дээр надад яа зах сурдаг зааж өгөөл ингээд уурга муурга сүвлээл те юм болоод ингэж жагаад шидлээ. Тэгээд би асуулаа. За тэгээд өөр юу байна гэсэн чинь Эркаха дугаа чимээгүй бай гэлдэг чинь. Тэгэхээр би юу гэсэн юм бэ гэсэн чинь загас ордгоо маа гэлдэг чинь. Загас чи сонсд юм уу гэсэн чинь сонсдیں гэдэг чинь. Тэгэхээр хүү чи тэгвэл намайг яах гэж авчирсан юм. Би чамтай ярих гэж ирсэн чинь чи надтай ингээд ярихгүй ингээд чимээгөө согсоод байгаа юм байна. Тэгсэн чинь дүү загасыг ингэж барьт юм аахаа гэдэг чинь. Тэгэл маш уйдгартай би ингээд шүнжэнгөө загсан гэж шидээл согсчил. Тэгсэн чинь 3 ийм том ийм хэмжээний линок баригдчих шүү. Тэгэхээр нь би шууд газар дээр Ямар хэмжээнийг нэ? Ийм хэмжээний. Харъя. Дээш. Ийм уу те. Чамд яг тийм загас баригдлаа. За яг явжлаа. Дүүд бол баригдаагүй хамгийн сонин нь. Дүүд юу ч баригдаагүй зөө. Надад ийм 3 загас араасаа баригдаад пон баяр би чинь. Тэгээс би бүрс пон баяр болоод гизээ сайхан цэвэрлээд голынх нь усанд нь тэгээ сайхан гал түлж байгаа. Гал дээр нь сайхан шарж идсэн байдیں۔ Нэг юм түүх байна. За ойлгомжтой. Энэ гэхдээ маш үнэн түүх орж ирж байна л да. Гойгоо үнэн биш. Шал худлаа. Худлаа. Хизээч усанд орохгүйгээр гардаггүй гинэ. Юу? Усанд орохгүйгээр гардаггүй гэсэн үг юм. Заавал усанд орж ижил гадагшаа гардаг гинэ. А би юу? Комент ирсэн юм уу? Тий, комент ирсэн. Ямар нь тэгж комент ивчиж байна. Хүний нууц дэлгээд ах юм. За тэгвэл очрогийн одоо түүхийг сонсъё. За миний түүх бол чи худлаа ирвэ чи. Би одоо өгийн нуур дээр очсон байсан. Тэгсэн чинь нэг алтан загас гарч ирээд. Содо. Хүндэд өгөн ах минь. Хүрээд ирүү бас явдал хэрэг яриачаал надад. Тэр би хэлээд. Хэлсэн. Жохом өнгөч. Гачи түүгээр. Гэр нь ярьж штэ. Тачи. Гэхдээ хоёр үнэн худлаа гэж шийдлээ. За одоо яг жинхнээсээ явлаа. Очроо тэгтээ худлаа үнэхээр чаддаг юм байна. Би чаддаггүй маа. За би худлаа ярих гэж үзье. За одоо худлаа ярих гэж үзье гинэ. Үгүй заавал худлаа байх шаардлага байхгүй. Худлаа байх албагүй шүү дээ. Үнэн ярьж болно шүү дээ чи. Тийм үү. За дааш үнэн юм байдгүй биш үү зүгээр. Миний амьдрал ер нь үнэн юм алгаа гэдэг шүү дээ. Тийм бол тэр худлаа ярьж чадахгүй. Мэдээлэлд нь зөрөөд идэг те. За сонсогчдоо дахиад нэг сануулчих те. Өнөөдөр бид нар зарим үед бас худлаа их шаардлага гардггүй үгүй юу гэдэг юм санал асуулга явж байгаа. Тэрэн дээр бас саналаа өгөөрэй. Тэгээд комент хэсэгт ус орж ирээрэй. Хэрвээ гардаггүй бол яагаад? Тэгээд шууд 9986 1045 дугаарлууд залгаад шууд биднэртэй бас ярилцаарай гэж хэлмээр байна. За би нэг түүх зохиох гээд үзье. Үгүй зохиохгүй штэ. Байх тэ. Үнэнгээсээ ч үж болно тийм. За би ингэсэн. Өнгөрсөн 7 хоног амралтын өдөр. Хүүхдүүд ингээд салхинд гарыг гээ тэ. Тэгээ би яах юм бэ? Нэг өдөр амръя. Гэртээ сагаан амръя, хичээлээ бэлдээ, тийм ээ. Хуцунраа угаая, тэ. Зарим өдрийг бас заавал нөгөө нэг юм цагаагарт гарах биш, тийм ээ. Гэртээ сагаан цагаагарын мэдээнд гарахгүй биш. Үлдээл болоод биш. Тэгээд сагаан гэртээ бүгдээрээ амраа сайхан унтаад ингээд өнгөрсөн юм байсан. Тэгээд энэ өмнө хотлоо. Ингээ болоо. Йоо яа. Хизээ гинэ. Өнгөрсөн саяны энэ өнгөрсөн 7 хоног. Өнгөрсөн хагасаа бүтсэн дөө. Тий энэ саяны өнгөрдөг. За өмнө хотлоо.
Гэртээ амарж За үлдсэн. чи Эркигийнх тэр юу гэж бодож байна? Минийх Эргэх тэр шал худлаа штэ. Наадхан чин заг баригддаг Ленок тэр хэрлэн гол одоо ингэ баригдана гэж байхгүй. Дээрэс наа чи ийм ярьдаг хүн нэрээ загас сонсдог шүү. За би аль тэрийг хэлээ заяа. Би энэ түүхийг сонсч байсан учраас үнэн гэж бодож байна. Ягаад? Сонсч байсан энэ түүхийг ярьж байсан байхгүй. Гэхдээ наа чи өөрт нь 3 Ленок баригдана гэдэг чинь байхгүй штэ. Гээ энэ чи ярьж юу ч байсан. мэдэхгүй байна. Тий. Энэ үнэ. Туршлага байгаа шүү. Үнэ. Тийм үү? Ман ч бас аа. Тэгэхээр Цагийн залууд аа. надад хин гоё өмөх юм. Цагийн сайханд аа. Хин гоё өмөх юм бэ? Би зөв таачлаа шүү дээ. Заяа буруу таалаа. Зөв үнэ шүү дээ. Буруу. Ленок нь худлаа байсан. Бодлоо ахгүй. Бос нь үнэн байхгүй юу? Заяа яг заяа мэдээд байгаа байхгүй юу? Тэгээд- Заяа мэдээд байгаа Тэгээд байхгүй юу? юм мэддгүү хүнд чинь тэгээ загас баригдсан Өө, байх шүү тэгээд дээ тий. яриад байсан шүү дээ. Гэтэ ийм ч баг байсан юм аа. Ийм том Ленок байгаа штэ. Би 3 тэрийг гэдэг чинь байгаа. мэдэхгүй. Би тэрийг мэдэхгүй. Харин шүү дээ. би очрог бас мэдчих болоо гэж бодоод ингэчихгүй юу албаар. Ийм ч баг барьдаг байхгүй би ийм нэг ийм хурд. А тиймэрхүү юм баригддаг. Тийм л юм баригдсан те. Гэтэ яг үнэн би ганцаараа ганцыг бариад манай тэр нэг намайг дагуулж явсан архаг загас чинь юу ч Юу баригдаггүй ч шүү. баригдаагүй. Тэгээ орхон голоос би тэр хоосон ирсэн шүү. Нөгөө нэг чипака Орхон би биш ээ. уутанд боогоод Тэр чи хэрлэн гол байхгүй. хэрлэн гол. Мань нөхөр ууланд бол Голооч мэдэхгүй байгаа шүү дээ. хэрлэн гол руу дагуулж явахдаа хэрлэн голын загастай шитгэд л өмөх нэг айл намайг чинь синхрүүлээ дагуул явцсан байхгүй. Үгүй маа. Үгүй мө. Үгүй. Үгүй маа. Тэндээс тэгээд дохоо ирээтэй тийм нэг 3 Ленок барьсан гэхэр чи би ч одоо өөрөө загас чи өний үед. За би тэгвэл нэг түүх ярьчих. Угаасаа За, очроо тэгээ. Миний хүний юм уу худлаа мó? Ярьчих Ярьчих штэ. наад түүх чи ерөөсөө эхлэгчгүй шүү дээ хамгийн Эхлэж гол. өрнөгчгүй шүү Тийм. дээ. Үнэтэй байх хэрэгтэй шүү дээ. За би Унтсан юм уу нэг чи? түүх ярья. Гэтэ унтсан юм аа. Та нар миний түүхийг үнэн үү? Заяагийн түүхстэй амар эвгүй байдаг шүү. Таагаараа заяа. Заяагийн түүхстэй бүр яг үний юм шиг худлаа түүх байсан шүү. Үнэн юм шиг худлаа түүхч. Гэтэ би үнэн түүх ярьсан А шүү. үнэн түүх байсан. Худлаа юм шиг үнэн түүх байсан шүү. Тий. За заяагийнхыг сонсъё. За миний түүх гэх юм бол юу юм аа? Би угаасаа багасаа л нөгөө нийгмийн идэвхтэй байсан. Гэтэ дуу цөөтэй хүн байсан байхгүй. Дуу цөөтэй буюу нөгөө олонний өмнө ингэж гарч чаддгүй байсан. Тэгээ энэ маань болохоор оюутан болсноос хойш засраад оюутан болсноос хойш би ч нөгөө нэг радиод ажиллаад эхлээд ингээд ингэлэнгүүд хүн чинь бас нэг ярьж мардаг болоод арай нөгөө хүний өмнө гарахтайгаа болно шүү дээ. Тэгээд эрхийн цагт би яг нэгдүгээр курсд ороод яг хавраас нь юм байна. Нэгдүгээр курсын баг дунд нь гэсэн үг байхгүй юу? Хавар чи одоо төгсгөөд нь шүү дээ. Төгсгийн өмнөхөн оюутны зөвлөлийн гишүүд ингэж сонгох тийм юу болохгүй юу? Одоо тэр чинь санал асуулга гэх юм уу? Тийм хурал болсон юм. Тэгээд тэрэнд нь оролцоод би оюутны зөвлөлд орж исэн байхгүй юу? Тэгээд 1-р курсээсээ 4-р курсээ төгслөө оюутны зөвлөлийн дарга байсан. Хэдэн жил? 4 жил. 1-р курсээсээ 4 за тэрийг нэгийг бараг тооцохгүй болов. Тэр чинь нэг хавар хичээл дуусахын алдад болсон учраас юу ээж магадгүй юм бэ? Ямар Гурав байж болох юм бэ? Ямар өнөмшлтэй түүх вэ? Сийхгүй үний ярих юм аа. Тэгээ ер нь та нар байнга хурал хийдэг гэсэн юм уу? Хурал мурал. Үгүй оюутны зөвлөл чинь тийм амар байн хурал хийхгүй. Хаяал нөгөө тэмцээн уралдаан зохион байгуулах оюутнуудын дунд ямар тэмцээн зохион байгуулах ч гэдэг юм уу. Саксны тэмцээн зохион байгуулна, волейболын тэмцээн зохион байгуулна, шатар даамны тэмцээн зохион байгуулна, элтгэлийн тэмцээн зохион байгуулна. Тэгээ дээрэс нь чинь нөгөө нэг эргэн тойрноо бас ингэ цэвэрлдэг байхгүй. Одоо ч гэсэндээ хэвээр байгаа шүү дээ. Суботнэгт гардаг. Тэр чинь бас яа харахгүй ингэ сургууль нэг өдөр бүтэн цэвэрлэгэнд гарах жишээний байдаг гэсэн байхгүй. Тэгээ багш нартай уулзаж Шинэ жил мэлээ зохион байгуулна. шинэ жилийг ер нь юу яадیں۔ Нөгөө нэг одоо тэнхимээрээ зохион байгуулдаг гэсэн үг. Нийгмийн тэнхим өөр одоо нөгөө нэг түүхийн тэнхимч гэдэг юм уу, сэтгүүл зүйн тэнхимч гэдэг юм уу те. Тэнхимээр тусдаа зохион байгуулдаг. Оюутны холбооноос зохион байгуулдаг байсан тэрийг. За очир сонгоорой. Хоёлаа ингэ. Тэгдэг байсан би оюутны зөвлөлийн дарга хийдэг байсан. Тэгээд түүнээсээ улбаалж ер нь ингээд олны өмнө ярьж бүр өөртөө ихтгэлтэй ярьдаг болсон нь оюутан цагаас хойш гэсэн үг. За очир хоёлаа ингэ заяа. Нэг нь үнэн, нэг нь худлыг сонгоё заяа. За би худлааг За сонгоо. хоёлаа буруу хариулсан нь шийтгэлтэй заяа. Хоёлагийн буруу хариулсан нь шийтгэлтэй Хоёр шүү. надаас өөр юм асууж болно. Хоёлагийн буруу хариулсан шийтгэлтэй шүү очроо. За. Тэр нөгөө давлруулаад юм асууж болно шүү дээ. Буруу хариулсан нь яг Давлруулаад гэдэг. ингээ буруу хариулсан нь эфир дуусаад шууд дэлгүрлэг гүйчөөд заяагийн дуртай амттныг авчирж өгье. Тэгээ гуруула хувааж идэ заяа. Болж гин үү? Болж гин. За. За, надаас юм асууж болно. Лавлаад Энэ бол үнэн ийм юм болов, тийм юм болов гэд. За энэ өөрөө одоо худал үнэнгээч зохиож болно шүү дээ тий. Надад бол одоо дансанд нэг акт ирэх мөнгө байхгүй. Наа чи айгүйх мөнгөтэй л шүү. Би харцсан. Тэгэхээр чи яг миний тал зогсоод тийшээ яачих болно шүү. За үнэн худлыг хоёлаа. Энэ түүхтэй үнэн шүү. Худлаа. Яг уу. Яг Хаго.
Яг Таглаа юу? Би яагаад ингэ мэдээд байна гэхээр заяа өтер ч бас нэг хөөрхөн хугацаанд хөдөлчихөж байгаа. Наа чи 10 жилээсээ хэлсэн байсан бол худлаа авах байсан. тэр дотроо нэг худлаа юм оруулсан байж болно шүү дээ. Бас тийм тий. Оюутны зөвлөлийн дарга марга ч юм уу те. Нүгс үг юм би нэрнээс одоо ч гэсэндээ би эцгийн зөвлөлийн дарга гэдэг. Ер нь тэгээ би Дандаа амьдралдаа цалингуу дарга гэдэг. Ямар цалингуу дарга тий. гэдэг. Одоо бол би өрөөнийхэн дарга. Өөрөндөө ганцаархнаа суудаг. Энэ чинь нэр худлагийн орц байх боломж бол байгаа юм байна. Нэр яг оюутны зөвлөлийн дарга байсан уу гэдэг дэр нь бол эргэлзэх магадaltaй юм байна. Яг нь юм асуу. Та нарт бол цаг байна, боломж Чи байна, бол хугацаа байна. чи бол хөтөлтөө бол оюутан байхаас эхлэх хийгээд хэлсэн тий. Тийм. Радиогийн Радиогийн эфирийн тий. Тэнгүүтээ тайзны хөтөлтөө чи эзэнээс хийж эхэллээ. Тайзны хөтлөлтийн хувьд гэх юм бол 2 дугаар курсээсээ. 2 дугаар курсээсээ тий. Шинэ жил мэлхтлөл эхэлсэн тий. Тэ гэсэн. Сургуулийнх мургуулынхаа тий. Оо тэр чин бол ойлгомжтой нэгээсээ. Тэ хамгийн анхных нь хизээ байсан. Яг тайзныхоо Тий. нэг Нэг л яваа. За хоёлаа шууд юу яа. За үнэн худлаа. Үнэн худлаа. Би худлаа гэж бодож чинь чи үнэн гэж Би үнэн гэж бодож хариултайгаа шууд дараагийнхаа. За яг хэр үнэн ч вэ? Хэр одоо үнэн жишээ, үнэн жишээ. За яг хэр сайн худлаа ярьж чаддаг вэ гэдгийг өнөөдөр бүгдээр шалгацгаая. ааха. За Энэ түүх ингэж харж үнэн байна. байлаа. Наа чи мөнгөтэй байгаас. Тэр дансын нарсан. Энэ түүх худлаа байсан юм аа. Ее! Аль хэсэг нь? Алуу бос. Би тэр гэж нэвтрүүлгийг явж дэлгэрүүлэг гоё. Тэр чигээрээ юу? Тэр чигээрээ. Баяр хүргээ алуу. Гү чи юу? Чи нэгдүгээр курсээсээ хөтлөөгүй те? Юу? Юу ч хөтлөөгүй те? Би ерөөсө хөтлөлт энэ түүхэн дээрээ яриаггүй штэ. Би энэ түүхэн дээр оюутны зөвлөлийн дарга болсон түүхэл ярьсан штэ. Тэгээ би оюутны зөвлөлд ерөөсө байгаачгүй. Харин Тийм ээ. Заягийн энийг би мартчихад байгаа байхгүй. Тий, байх заавч гараагүй. Гэхдээ наа чи амар балиар хараа үнэн байх магадaltaй болгож байгаа нь энэ байхгүй юу? 10 жилдээ бол би бүргэж юмхий байж хагаад оюутан болоод гिचж байгаа байхгүй юу? Тэгчингүүд би гिचжок гэдэг үнэн байж магадгүй байна. За тэгэхээр өнөөдрийн ямар ч Заваа. цэнгэд нэвтрүүлгийн минь эхний Тараад дууссан. цэнгэнд цаг За, ингээд за, дууслаа. за, Тэгээд тараад ямар ч чи шийдгэлээ хүлээгээд Тэгье. юу идэх дуртай вэ гэхэлэр дараа нь хэлчихье тий. минийхийг бас давхар хэлчихээрэй. За цог явчаар. За тэгээ одоо бүгдээр хамтдаа нөгөө заримдаа хотлоо ярих шаардлага гардггүй гэдэг одоо сэдв дээрээ нэлээ ярилцъя гэж бодлоо. Тэгээд Ер нь заримдаа худлаа ярих шаардлага гардаг гэдгийг өмнөх нэвтрүүлэг дээр ч гэсэндээ би хэлжсэн яркад. за Ер нь яг заримдаа шүү. Заримдаа сайн юмны төлөө худлаа ярих тохиолдол байдаг байхгүй юу? за Сайн жишээ зүйлийн төлөө, сайн үеийн төлөө. Би энийг авч ирсэн жишээ дахиад ярьчих тий. За тэг яар. За одоо жишээлх юм би бол сонсомоор байна. Надад ч гэсэн бас тэгж санал нийлсэн би. аха. Одоо жишээлх юм бол би муутай өнөө маргаашаа хүлээж байгаа настай аав ээжтэй ч гэдэг юм уу те шууд таны би муу одоо баг өнөө маргааш үү болцсон байна гэж хинч хэлэхгүй шүү дээ. Тийм үстэй. Сэтгэл санааг нь тайван байлгахын тулд өнөөдөр аваад ажиг байна л гэж хэлнэ. Эсрэгээрээ яг энэ жишээн дээрээ эсрэг талаас нь авч үзэх юм бол яг тэр орон дээр хөвтөж байгаа аав ээж нь яг одоо өдөр болгонч гэдэг юм уу ингээд өвдөд байгаа штэ мэдээж тэр өвдөлтөө мэдж байгаа тэр өвдөлтийн хүүхдүүд нь ойлгож байгаа. Тэгсэн ч гэсэндээ өнөөдөр илүү өвдөж байгаагаа би бүр илүү өвдөд байна гэж хэлдэг байхгүй юу? Өнөөдөр аваа дээр вэ шүү. Өчигдрийг бодохноо аваа гайгүй шүү гэдэг үгийг хэлдэг байхгүй юу? Энэ нь яаж байгаа вэ гэхээр зүрүүлээд харилцан бие биенийхээ сэтгэл зүйд нь анхаарж байгаа гэсэн үг. Сэтгэл санааг нь тайван байлгах дээр нь арай дээр юм болов гэдэг үүднээс худлаа ярих сонголтыг хийж байгаа байхгүй юу? Тийм ээ тий. Энэ нь гэхдээ яг ингээд үзэх юм бол магадгүй тимч байж болохоор гэсэн үг. Хинч л өөрийнхөө аав ээжтэй та одоо маргааш баг явах гэж байгаа юм биш үү аав ээжээ. Тэгэхээр одоо баг эцсийн үгээ хэлдэг гэж хэлэхгүй шүү дээ. Очир санал нийлж байна уу? Санал нийлж байна. Энэ бол бас айгүй чухал зүйл байна тийм ээ. Харин хэцүү байгааз. Тэрнээс биш одоо жишээлх юм бол өөр жишээ авч яриа л та. Өөр жишээ аваад өдрөө болгон эхнэрээ уурлуулахгүй тул найзуудтайгаа уулзчаал тий. Худлаа яриад ажил ингээ оройтод ингэсэн юм аа гэж худлаа ярьлаа. За эхнэр нь тийм үү ингээ орхилоо. Дараагийн өдөр нь оллоо. За эсвэл нэг хэдэн өдөр өнгөрдөг ч юм уу. Хууралт болоо яваад байна тий. Хэдэн өдөр өнгөрөөд бас л найзуудтайгаа уужээд энэ бол яг нэг өөр гэр бүлээс гадуур харилцаатай биш ч гэсэндээ найз нөхөдтэйгээ уулздаг ч юм уу өөр юм хийж явчаад худлаа яриад байгаа тохиолдолд Тэр нь уурлаад идэг үл яах вэ? Тийм эхнэр нь уурлаад байна гэдэг шалтгаанаар худлаа яриад байгаа тохиолдолд энэ бол байж болохгүй байхгүй юу? Тэгвэл энэ байж болох уу? Одоо жишээлх юм бол хүнийг яг шууд алдааг нь хэлэхээр тэр хүн эмзэглждэг штэ. Ингээд тэнгүүд тэр хүн одоо за чи өнөөдөр үнэхээр сайн байсан шүү тий. Болж шүү урагшлаараа худлаа хэлээд ингээд урамшлуулад
маргааш нь тэрэн дээрээ урамшаад сайжрах ч юм уу энэ байдал дээр болох худлаа ярьж. Хүнээсээ шалтгаална. Тэр чинь нөгөө нэг худлаа ярих гэдэг чинь бас биш болоо явчих байгаа байхгүй юу? Тийм ээ. Худлаа урамшуулах. Наа чин худлаа урамшуулах гэдэг чинь бас биш болоо явчих байгаа. Магадгүй тэр хүн чинь удирдлагын зүгээс харж штэ. Тэр хүн урмын хилээр ингэж уршилдаг хүн байна уу? Урмаар ингэж тэтгэгддэг хүн байлуу? Эсвэл ямар нэгэн байдлаар шууд ингэж хэлэхэд тэр хүн ойлгож тусгаж аваад явдаг хүн байна уу гэдгээ удирдлага нь өөрөө мэдчихэж байгаа байхгүй юу? Тийм учраас тэр хүнд юу гэж хэлхийг удирдлага шийдэж байна гэсэн үг. Тэр хүн урмаар тэтгэгддэг бол тэр хүнд худлаа хэлж байгаа биш байхгүй юу? Ажлыг нь явуулахын тулд тийм өгж байгаа л нэг хэрэг байна. Энийг бол заяа худлаа гэж ангилахгүй байна. Тийм ээ. Гэтэ хараа заяа ийм байна. Бодсон чинь ирчүүд бид нар энийг худалч юм байна. Тийш. Яагаад тэгэхээр хараа эхнэрээс болоод байгаа байхгүй. Яаж Эсвэл ажлын хамт олноос болоод эмэгтэйчүүдээс. Гэхдээ ер нь Яачаад ирчүүдийг тийм судалгаа байгаа шүү. Би хөөрхөн байна уу гэдэг ингээд хүүхнүүд асуудаг байхгүй. Баян асуугаад байдаг ч юм уу. Тэ? Бид нар худлаа ярихаас шаардлагагүй. Ер нь ирчүүдийг ингэдэг юм Бид ярих. нар яг үннийг хэлж болдгоо байхгүй юу? Тэрэн дээр чинь. Бид нар яг ингээд тэ. тэнд виз бүр хаахаач дарж чадахгүй сууж шээ. Дараад инээгээд авах юм. Ер нь ингэ юм байдаг байхгүй. Эрэгтэй хүнийг эмэгтэй хүнээс илүү 2 дахин илүү худлаа ярьдаг гэдэг байхгүй. Эмэгтэй үнийг үү? Эрэгтэй хүн. эрэгтэй хүн. Эмэгтэйчүүдээс. Тэгээд би энэ дээр нөө яг саяны Эркатай адилхан бодол өгдөг байхгүй. Гэхдээ эмэгтэйчүүд бол биднээс 2 дахин илүү асуулт асуухгүй байх хэрэгтэй байхгүй. Тэр их олон асуугаад ахарч бид нэр худлаа ярихаа. Яагаад хамгийн гол нь худлаа яриад байгаа гэдэг чинь ойлгомжгүй байна штэ. Тэр юу Яагаад засахгүй худлаа яриад байхгүй. Одоо үннийг хэллээгээд тэр баг байдлыг улам дордуулнуул гэхээс биш олигтой нэмэргүй байхгүй тий. Өнөөдөр Байнгын тим яв. За тэгвэл бид хоёроос сууя. За тэгвэл байнгын тэмчээ. шууд хоёроос сууя заяа. Өчигдөр зөвхөн өчигдрөөрөө заяа. Өчигдрийг 100% байлаа гэж бодоход За. эхнэртээ За. хэдэн хувь худлаа хэлсэн бэ? өчтөрийг 100% байлаа гэж бодохдоо. Эхнэртэйгээ өнгөрөөж байгаа хугацааг 100% байлаа гэж бодоход за тэгээд хэр их хугацааг худлаа ярьж өнгөрөөсөн бэ? Зөвхөн өчтөрөө. Зөвхөн. Зөвхөн гинэ. Зөвхөн чам руу хашаад өрдөө. За. За Зөвхөн гэхгүй болохоор очроо баларах гээд байгаа байхгүй. зөвхөн за. Өчтөр бол 100% үннээрээ байсан. Яг уу. Яг. Зөв. 100%. За тэгвэл уржигдэр. Уржигдрийг би санахгүй байна. Сандгүй насан дээр ирсэн байна зөө. Сандгүй насан дээр ирсэн. Чи санахгүй гэж хэлснээрээ худлаа хэлчихэж байгаа байхгүй. Харин ер нь бол тийм байд. худлаа Чи санаж байгаа байхгүй юу? Яг гэвэл чи уржигдрын түүхээс өдрөө ярих гэсэн. За Эрка. Би Өнөөдөр эхнэр чинь төрсөн өдөр болж байгаа шүү. За би өчигдөр ингэсэн заяа. Худлаа ирсэн үхнэртэй. Одоо баг худлаа ирсэн нэг юм байгаа. За тэрийг одоо яар. Тий. Тэрийг одоо ярих гэдэг тийм дураараа хта яа тий. Үгүй тэр нь ийм юм заяа. Би ингээд яг нэг юм өөрөө төлөвлөж байгаад хийцэн юм шиг, хоол хийцэн юм шиг эхнэрт жоохон жүжигдсэн юм аа. Тэгээ ягаад тэгэхээр эхнэр нөгөө нэг өчигдөр төрсөдөр өнөөдөр гэхдээ эхнэр нөгөө нэг ажлын шаардлагаар бүр гурвалжингийн гүрний тийш ажиллах юм билэ. Бүр мөрж шиг манай гэрэл нь штэ. Бүр гурвалжингийн гүрлүүж шиг. Гэхдээ тэнчээрс нөгөө нэг орой ажил тараад ингээд явхаар бөглөрөөд бүр ингээд шөнөөс наашгүй болчихсон. Гурвалжингийн гүрийг чи аль нутг үлээ? За та нар ингээд хотоо мэдхгүй байгаа ч энэний хүнийг бол ойлгож байна. Тэгээ хотоо мэдхгүй байгаа чинь гэхдээ бас налаагчуудын хувьд гурвалжингийн гүр чинь баг арангаа байхгүй юу? юусэн чи Баг арангаа байхгүй. Тэгсэн чинь яг гөө за тэр яг. Тэгсэн чинь эхнэр оройтох учраас өнөөдөр өчигдөр нэг найзтайгаа уулзаад жоохон оройтод ирэхгүй юу. Гэтэ ингээд найз нь оройтох нэ гэд бичингүүт нь би зүгээрээ хараа. Зүгээр сайхан явж байгаа дэр. гэхдээ зүгээр биш байсан юм уу? Үгүй яг яахаа үнэхээр мэдэхгүйсэн байхгүй би. Тэгсэн мөртлөө би амар ингээ те бүх байдлыг контролд авцсан юм шиг те. Жохон жүжилт маяг ороод те зүгээр яв. Болж гин. Те болж гин. Сул тай бие. Те. Тэгсэн яг үнэндээ мань хүн би тэгж бичгүүдээ босоо. Хөөе манай хоолоо өөрсдөө хийж идэг юм байна гэдэг. Сандраад. Гэхдээ эн чин болоод байж болно. Энийг би худлаа хийх. Тийм ээ энэ худлаа биш бах те. Энэ би яг зүгээр 100% гээд хэлчих гэхээр арай зүрх өрсөнгүй. Худлаа. Гэтэ яг энэ дээр бол хотлоо байж болохгүй. Нэг одоо улаанцаа ингээд одоо тайзан дээр ингээд хүн инээлэх гэж байгаад ингээд хаг хээлдээд бууж ирж байгаа шүү дээ. Тэнгүүд ёо миний бараас та мундаг байсан шүү. Тэгэхээр яг баярлаа гэж би хэлэх хэрэгтэй ёо. Би дангасаатай ихтэй. Наа чи ихтэй нэг шууд мэдрэгдэх үр дүн учраас худлаа ярихад хэцүү юм байна те. Ер нь тийм хүмүүс байдаг байхгүй. Амьдрал дээр шал худлаа магтаад байгаа нь мэдэгдээд байдаг байхгүй.
болохгүй мэй тий. Тэгж болохгүй. Намайг хүмүүс чинь бас ингээд банк тэгж гинөө. үгүй яг тиймгөө. Царайлаг шүү өдр гэж. Заяа. Царайлаг шүү. Түрүүний ярьсан Түрүүний ярьсан руугаа эргэж очиход хараа. Ингээд бүсгүүчүүд ингэдэг штэ. Би хөөх харагдаж гинөө гэхдээ чи өөрөө яг хөөх харагдаж байгаа гэж бодохгүй байж байгаа гэж асуух тохиол байдаг уу? Үгүй шүү Чи дээ. өөртөө жоохон эргэлзээд Үгүй. би яг өнөөдөр нэр ямар харагдаж байгаа бол гэж бодонгуудаа асуудаг уу? Үгүй шүү дээ. Тулцсан өөрийгөө мэдэрсэн тултал асууж байгаа байхгүй, баттгаж байгаа байхгүй. Хэрвээ энэ хариултан дээр тэгэхээр хараа манайхаа хариулах аваас. харин тий инхээр манайхан дүгнэлт нь амар easy байгаа. Яг Яг үннээрээ ерөөсөө хариулж болохгүй энд. Хөөхөн байл гэж хэлнэ. юу гэсэн үг юм бэ? Код 100% код энд те. Гэхдээ миний асуусан тэр байхгүй шалтгаан нь. Юу гэсэн угаасаа хөөрхөн болоод асууж байгаа шүү дээ. Гүг бид нар ч заримдаа тэнэг байхгүй заяа. Бид нар Гэхдээ заримдаа хөөхөн муухай гэдгээр нь биш заяа. бид нар заримдаа хэмжүүр өөр өгдөг байхгүй. Хөөхөн гэдэг нь супер хөөхөнтэй нэг юм онцгой хөөхөн байвал бид нар яг тэр өдөр онцгой хөөхөн байна гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тэгсэн хэвийн харагдангууд нь үгүй гэж хэлэх гээд иргэдэд байдаг байхгүй бид нар. Тэгэхээр байнга л хөөрхөн бай Гэж хэлэх ёстой байна. За. За комент орж ирсэн байна. Том өрөөнөөс комментиг сонсъё. За манай оюунагч минь. За дахиад сайн байна уу? Манай том өрөөний буудан дээр минь давтаа морил. За худлаа ярих үед зөндөө байдаг нас ахих тусам их байна гэж. За баярлалаа. Юунд бай. Ингэж хэлсэн да тий. За дахиад үргэлжлүүлээд эгч нь өчигдөр нөхөртөө жинхэнэ худлаа ярьсан. Өмнө дандаа худлаагаасаа худлаа ярьдаг. Тийм байна. За нэг ядарч байгаа юм шиг байна гэсэн мөртлөө бүтэн өдөр утас барьсан шүү дээ. Одоо би энэ асуултыг дахиад асуу заяа та хэдээс. Тэрний юу гэхээр энэ баг сүүлийн асуулт олж таарж байгаа гэсэн үг. Хинд хамгийн худлаа хэлчих гээд байдаг вэ? Аа наач ч гоё асуулт. Наач өстө гоё. Ямар зүг асуулт. Оюунагч бол ямар ч нөхөртөө юм бэ? Тийм, худлаа хэлчих гээд байдаг вэ? Яагаад? Тийм ээ. Өчрөө хязгаарч усанд орохгүйгээр гардаггүй гэд эхнэр зүгээр шууд хэлж штэ. Тэр усанд орохгүй гарахгүй л аюу хэцүү юм а тий. За ер нь бол юм байна хамгийн дотны хүндэл ер нь За тэг хинд. Тийм чи одоо хамгийн одоо шилбэл эхнэртэй ч юм уу тий. Худлаа ярьчих. Шийдвэл бишээ зүгээр Жишээлбэл биш яг хэл. чи. Гэхдээ ер нь тийм л юм байна. Одоо бодоод. Хамгийн худлаа ярьчих Амар гэдэг. тойруулж хэлэх Яг гээд тэр үнийг тийм нэг байна. гомдоочих үедээ Аха. ингэчих үедээ тэгчих үедээ гэх тий. Өнөөдөр яс миний хайр тайзан дээр айгу ямар яв гөнгөд нь бие тий. Ямар Оо, яв. Аллаа штий. Яг үндэ тэнцээ дундуур явцсан ч гэсэн. Алуулж яхад. Тий. Би магадгүй яг эхнэрээсээ илүү хүүхдүүдтэй худлаа ярьчаад байж магадгүй. Тий, яг нэг худлаа ярих гад Наач худлаа болохгүй биш л те. болохгүй шүү. Худлаа ярих гад худлаа яриаггүй. Яг цайлган сэтгэлээр те инги тгий энэ төр гэдэг амар ингээд төсөөллөө ингээд хүүхдүүдтэй хэлсэн чинь манай хүүхдүүд тэрийг яг тэх гээд байгаа юм байна гэд хүлээгээд авцсан. Тэнгүүт палтчихж байгаа байхгүй. Тэгээд аав худлаа ярддаг гэдэг юм магадгүй байж магадгүй юм байна. Яг ингээд бодвол. Тийм мэдээж би одоо яг эхнэртэй худлаа ярих гэдэг юм байна. Бас нэг гомдоочихгүй гэдэг хандлагаар байхгүй. А нөгөө талдаа найзуудтай их худлаа ярддаг те. Угаасаа Найзуудад бол цайрсан шүү дээ. цайрсан те. Тэр найзуудын дунд өстө цай баг байхад бол бүр амар худлаа таг худлаа ярддаг хүн байдаг шүү. Ингээл өстө найзан өстө өглөө босоод гэрээсээ гараад үжсэн ч те. Ингээл манай мянгатын байшингуудын голоор баахан зээр давчих идгийг. Тэр би аавынхаа буу гаргаж ирэл өстө тас гэ бууцсан чи урдлын хоёр хөлийг хуг буудаа нөгөө чи унаад өгсөн гэдэг. Тэгээ очоод нөгөө зээрээ авах гэсэн чи ардлынхаа хоёр хөлн дээр босоод кенгуру шиг ингээ зугатаа гадаа тас гэ. Ингээс сийхгүй бодлоордаг хүмүүс байна шүү дээ. Наа чи бод арай сээхгүй байна. Манай урнаа их хэлсэн байна. Зэн нартаа ерөн жоохон худлаа ячих гэдэг гэдэг чинь. Надрахгүй юм байна тэгвэл. За юу гэж худлаа ярьдаг юм бол те жишээ нь бодоод үзээ л байгаа дээ. шүү дээ. За нэг заримгаа авдаг ч гэсэн чи эмээгийнх нь тэтгэр буугаагүй байна гэд бас нэг хоолойг нь өвдөхгүй гэсэн санаагаар. Үний юм шиг худлаа ярьдаг гэж байна. Үний юм шиг худлаа ярина. Үнэн юм шиг худлаа ярьдаг. Чи хэлдэ урнаагч яаж худлаа ярдэ? За би нэг жишээ ярьчихөө. Тэгэж. Манай хүүхдүүд чи ер нь эмээ олонтой байхгүй юу? Тэгээд. Өвөнөр нь байхгүй хагаад байхгүй болцсон гэсэн үг юм. Тэгээд тэгсэн манай охин эмээгээсээ байнга өвөө нэхээстэй. Миний өвөө хаанаага, миний өвөө хаанаага. Өвөө хайцیں гэд. Тэгвэл би ерөөсөө мдэггүй байсан. Энэ яриаг нь оролцоогүй байсан. Тэгсэн чинь Энэ худлаад нь би утгалдаагүй гэж. утгалдаагүй байсан чинь нэг өдөр манай охин надад нэг юм зааж үзүүлснэ. Манай өвөө гэж яриад байхгүй юу? Би гайхаад одоо хэнийг өвөө гэдэг юм болоо гэсэн чинь номин тасны хайнаг манай өвөө. Тэр үнтэй суулгах нь шүү дээ. Ер нь яг энэ ач зээнэр чинь яг эмээнэрийн яг
хамгийн одоо хариулж чадахгүй Амар асуулт юм нь байна, бол та намайг өвөөтэй болгоод гэдэг чинь аюу хэцүү байхгүй. Тэгээд тэр чинь бүр амар заяо. Бүр итгүүлсэн. Одоо хэрэг мартахгүй заяа. Одоо нэг магадгүй манай ажил дээр охин ирэх юм бол танаа өвөө чинь гээд ингээд зураг үзүүлээд харах юм бол манай өвгөд шууд манай өвөө гэж хэлсэн. Тэгээ манай өвөө хизээ ирэх юм гэдэг асуултанд одоогоор имийг хариулж чадахгүй байгаа. А тэгж байгаа зинээ гэж. Би бүр эмэрэгөө Урлагч тоглож ирсэн. шилдэг юм байна уу? Эмэрэгөө Шилдэг юм байна. сайхан нэг хэдэн сарын өмнө эмэрэгөө яриад бас ингэж тоглож ирсэн эмээ. А за юу хийж энэ да? Би хаана гайгүй байгаагүй. Таныг юу ачлаа шүү? Ганц би өвөө эмээнэрийн групп руу оруулчлаа шүү. Сочараад чи. Тийм групп байт юм уу? Говья баа зохиогол ирчихгүй. Урлагч та тэгтээ хамгийн бестний биш үү? Зүгээр хамгийн шилдэг имээ байна. Тэг нэг иймэрхүү зүйлүүдээс болно. Маргааш авч игнэ гэдээ авч игдэггүй гэж бас. А тэрийг би бол мэдгүй. Ер нь эмээ зэнрийн хооронд ярьж байгаа зүйлийг би үнэнхээр мэддэггүй. Ямар сайндаа хажуугаар зүрхтэй ээжд битээ хэлээрээ явдсан штэ. Тэгэхээр мэдхгүй гэсэн үг байхгүй. Цаана юу болдгийг мэдхгүй. Ямар комбинац зохиодгийг нь би бол мэдхгүй гэсэн үг. Аимшигтай. Энэ сэдвийг өнөөдөр та том өрөөндөө ч гэсэндээ ярих байхаа гэж бодож байна. Яраарай. Том өрөөнд ярьсан сэдв хаяа ч гэсэн та худлаа ярьдаг уу? Юуны төлөө яах гэж худлаа ярьдаг вэ те? Гэдэг санал асуулгыг явуулахад бас 100% тийм ээ худлаа ярьдгаа гэдэг хариултыг бол өгсөн байна. Өгсөн байна Тэгэхээр та том өрөөнийхэн гишүүдээс Муудалчуудаа. асуугаад үзээрэй. Худлаа ярьдаггүй хүн гэж байхгүй юм шүү тийм ээ. Муу Гэхдээ холчуудад тэнцээ ханд. бас энэ чи бодох хэрэгтэй байхгүй юу? Бодох хэрэгтэй. Юун дээр яах гэж ямар үед худлаа ярьж гэнэ вэ гэдэг бодох хэрэгтэй. Мөн бас дээрэс нь ингээд худлагаасаа магтж байгаа магтаал ямар ч хүнд ингээд мэдэгддэг шүү гэдэг бас зүйлийг хэлье те. За ингээд радиогийн 1-р студид Эрка очроо заяа найруулагч Мису ажиллаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр Манай баяртай. бөөдөн дээр Холчуудаа. тухсан суусан. Бай. Баярлалаа. Өөрөө супер хөдөлчин юм байж.